Зохиолч Б Наранзуул намайг битгий гомдоо 8 дугаар хэсэг. Амгалан гудамжны үзүр зогсон сүндэрлүү мессеж биччихэд хариу хүлээнгээ хашааных нь хаалга руу гордлогдын харсаар байлаа. Төд өдөлгөө хариу ирэхэд догтлон нээж уншснаа царай нь хувьсгийн санаа алдаад яахад чи тийгүүл гарч ирээд өөрийнхөө амар наад үгээ хэлчихдэх үү? Тэгвэл би чамайг тайван орхий. Чамайг гарч иртэл хүлээн шүү. Ингэж бичээд явуулав. Хариу ирсэн ч хүү, гарч ирсэн ч хүү. Бүтэн 3 цаг болоход амгалангийн хөл дэсхийн аргагүй даарч бараг мэдээгээ алдав. Дэсэлгүй утасран залгатал холбогдох боломжгүй байсан тул арга буюу атусны бодол руу саажиллаа. Амгалангийн ээж оюун бол гэмтлийн эмнэлэгт эмч хийдэг өвч сайлган сэтгэлтэй нүдэн дулаахан сайхан эмэгтэй. Нөхөр баяр хүүн онцгой байдлын газарт аврагч хийдэг. Уг дүү цөөтэй гүндүүгүй монгол ирээ билээ. Хоёулаа л бусдын эрүүл мэнд сайн сайхны төлөө зүтгэдэг хүмүүс тул хүүхдүүдээ үнэн шудрага тусрахгүй хүн болгон өсөхийг ирэмслэнэ. Амгалан тэдний том хүү бөгөөд дунд хүү дөлгөн баг охин инрэл гэсэн 3 хүүхэдтэй. Уг нь ар хангай аймагт амьдардаг байсан ч өнгөрсөн жил хот руу шилжин ирэн ашгүй мэрэгчлэрээ ажиллаад аятайхан ажилд орцгооч хүүхдүүд ээж гэрийн ойролцоо сургуульд оруулан санаа амар сайхан аж төрж эхэлжээ. Амгалан урд нь хизээж зодон зохион хийж эцэг эхийнхээ чихнээс хон хууж байгаагүй сайн хүн тул өчигдрийн хэрэгээс болж оюуны сэтгэл хямран баахан өвлөж нөхөр нь хүүгээ өмөөрөн анх удаа тэр хоёр ам үрсэн билээ. Төгсөх ангийн хүүхдийг сургууль салдаг нь л буруу л та. Энэ хотын хүүхдүүд айхтар юм байлаа шүү. Муу хүүг минь эвдээд хайчихгүй. Болж бүтэхгүй муу хүүхдүүдтэй нөхөрлөөд байгаа юм биш байгаа та. Гэж бодон суусан оюун гэртээ очиод хүүтэйгээ нэг сайн ярилцаад үзье гэж шийдэн бослоо. Өчигдөр орой гэртээ ирэнгүүтээ хүүн өрөөндөө орон хаалгаа нам төгжчгээд онгоолгоогүй тул олигтойж харж чадалгүй өглөө эрт ажилдаа явсан байж. Оюун гэртээ ирээд хувцас солон гар нүрээ угаагаад том хүүгийнхээ өрөөрөө шагаавал хүүн нам унтаж байв. Өнөөдөр амралтын өдөр тул нөхөр хүүхдүүд нь бүгдээрээ гэртээ өнчөхдөө угаалга цэвэрлэгээ хийж ээжийнхээ дуртай хоолыг бэлдэн дуушуутай байцгаана. Оюун гал тогоондоо хуушуур чимхэн суух нөхөрдөө хандан амгалан та ярилцсан уу? Өнөөдөр хоол унд интсэн юм уу цаадах чинь? Яриагүй. Би ямар чадах биш. Чи ил ярихгүй юу? Өглөө нэг ууттай юм барьж гараад түр үгэл уруу царайлсан юм ирсэн. Унтчихсан байна уу? Харин тийм л байна. Урд шөнө унтаж чадаагүй юм бах та хөрх юм. Юу л болоод байна да баяраа минь. Би бүр өдөржин хямрлаа. За. Юу л болов гэж дээ ойлгомжтой. Наадах чинь нэг охин дуурлцгаад тэрнээсээ бол зодон хийсэн биз. Хүүхдүүд байхад тиймэрхүү биш үйл болдог шүү дээ хөө. Нэрэл тийм юм болов. Уг нь миний хүү охин сайн болсон бол ээждээ хэлмээр л юм. Надтай юугаач нуудгүй л ярьдаг гэж бодоод яваад байгаа штэ. За юу гэж чи битэрд хэлэх вэ дээ? Чи надтай анх үерхэж байхдаа аав ээждээ хэлээгүй л байсан биз дээ. Тэр ч тийм шүү. За юутайч нэг ярилцсанаа хүүтэйгээ. Ойрд ажил гээд бүр хүүхдүүдтэйгээ олигтойж үгсэлсэнгүй. Хуушуур бэлэн болж сайхан үнэр нь хамар зоргон үнэртэн. Оюун хүүгээс сэрээж хоолыг нь идүүлэхээр өрөөрөө нь ороод жигдэхэн хөхран унтах хүүгээ хайрлан харж үсийг нь илбэн духан дээр нь үнэрлээд аяахнаар миний хөө сэрээрээ химэн дуудав. Амгалан сэрх янзгүй хохирсаар ээжинж нэг их яаран сэрээж төвдөлгүй хөөхөн хүүгээ харж суумаар санагдаад хажууд нь судал хүүгийнхээ гар утсан дээр сууж орхилоо. Өө зөлгөө. Ингэж уулаг алдаад уцыг нь ав ширээн дээр тавихтаа санамсаргүй хартал нэгэн хөөхөн охины зураг байв. Эмэгтэй хүн их хүн болсон хойно хэрэг дурлан нөгөө зургийг шимтэн хараад миний хүү энэ охин л дурлчихсан юм байна шүү дээ. Бүр зургийг нь харж байгаад унтсан бололтой шүү. Ёстой царайлаг охин юм гэж. Муу хүүг минь тоодог юм болоо та. Ингэж бодон инээд алдаж суулаа. За өөрөө нэг залуу байж үзээгүй ш. Хүүгээ нэг их шалгаа зовоогоод яах вэ? Том болж байгаа хүн өөрөө уучраа олох байлгүй. Миний хүү чинь угаантай шүү дээ. Химэн өөртөөгөө яриад өрөөнс нь гарч хаалгыг нь зөөлөн хаав. Амгалан оройжин унтаад шүн дунд өлсөндөө сэржээ.
Сэрэнгүүтэл мессеж ирж үү гэж гордон уцаа шалгатал юу ч алга. Ходоод нь хоржигнон байсан ч юм мэдэх хүсэл үнэндээ л байсангүй. Дуртай дургүй босч галтогооны өрөөрөө ус уухаар ортол мудаа хашигсан дотор хуушир байгаа. Хоолоо заавал идэрээ минийх үү. Хайртай шүү. Ингэсэн ээжийнх нь бичигтээ цааш ирээн дээр хэвтэнэ. Амгалан ээжийнхээ санааг зовоосондоо сая л нэг гимшиж хуушураа гарган идлээ. Маргааш өглөө нь нэгдэг өдөр байсан тул амгалан өглөө эрт гихчин сургууль руугаа яаран яв. Ангидаа ороод хаалганаас нь нүд салалгүй довтлон хүлээн. Сүндэр угаасаа ирэхгүй гэдгийг тэр мэдэж байсан ч хичээл тартал хүлээсээр л байлаа. Болорч бас хичээлтэй ирээгүйг амгалан анзаарсан чгүй. Тараад шууд сүндрийн гэрлүү яв. Охин нь бас шүнжин л халуурч долзод им тарай цай цүүгисээр нойргүй хонжээ. Өглөө болж халуун буусан сүндэр арайхийн унтахад эмгэнж бас ядарсандаа нам унтаж орхиод бүр үд болж байхад гэрт нь хүйт орсохоон сэрв. Охин сэрэгүүл байсан тул долзод санаа намран босч галаас агаад амбаараас нүүрс оруулж ирэхээ гартал "Сүндрээ" гих танил хоолой хашааны гадна сонслоо. Яасан ядаргаатай монш вэ? Охин сэрээч хүйтэй. Ингэж үгэлсээр хаалгаа очиж нээнгүндээ. Чи яах гээд байгаа хүүхэд вэ? Сүндэр байхгүй. Дахиж битгий эргэж хэлээ биздэ би чамд. Ихчээ. Сүндэртэй ганцхан уулзуулчих та тэхүү. Гуйж байна. Сүндэр эндээс явчихсан хүмүүс. Өчигдөр гадаадад байдаг ах их чинь ирээд аваад явчихсан. Одоо дахиж энүүгээр битгий үзэгдээрэй. Нэрээ юм уу? Хаашаа явчихсан юм бэ? Сүндэрт ах ихч байхгүй шүү дээ. Та надад үнэн яриад байгаа юм уу? Цөг гим. Яасан ядаргаатай туучивэ чи чинь. Энд байхгүй гэд байхад яах гээд байгаа юм? Хөгшин настай хүнийг илэх барих гээд байна уу да? Яасан муухай хүүхдвэ чи? Эцэг хийх чинь хэн гэдэг вэ? За, уучлаарай ихчээ. Сүндэртэй яаж холбоо барихыг хэлээд өгөөч тэхүү. Утсан ч холбогдохгүй, интернетэж орж ирэхгүй юм. Мэдхгүй. Гадаадд байгаа хүн чинь ямар юмных нь удаж хүмүүс байдаг юм. Одоо явж үз. Би чамайг дахиж ирэх юм бол өчиггүй цагдаад удна шүү. Долзод ин хийлээд хаалгаан хаан төгжгээд амгалан уйлчих шахан урвасаар хоцорлоо. Яагаад надад юу ч хэлэлгүй орхиод явчих байгаа юм бэ? Сүндрээ чи үнэхээр явчихсан юм гэж юу? Би чамгүй яах юм бэ? Химэн бодсоор хаачгаа мэдгүй байгаа сохтог хүн шиг говн алхана. Долзод авгаа буцаж хаалган дээр очиод завсраар нь хөвгүүний араас харан зогсохдоо муусан танхаа юмнууд бас илэх барих санаатай. Охиноо тэр сургууль руу ахиж явуултгүй болж химэн өглөөд гэрлүүгээ эргэв. Өвлийн хүүтэнд дан даашинцтай гүгээд хатгаа авсан сүндэр хэд хоног орноосоо өндийсэнгүй. Овоо халуурхаа болсон ч гэсэн хоолж идэхгүй, юмж ярихгүй, гөлийн хөвтөх охиноо долзод авгаа яаж аргадаг учраа олж ядан байлаа. Охин дотроо би юу нь яаж бодохоор амгаландаа үрхэж болно гэж бодсон юм бол хизээ нэгэн цагт тэр энэ бүхнийг мэтгэл байсан шүү дээ. Над чи бузар амтныг хэн хайрлах вэ те? Одоо зүгээл үхчих юмсан гэж бодно. Охин гар уцаа шалахыг хүссэнгүй. Ээж нь уцыг нь асааж өгсөнгүй. Өнөр хөвгүүнийг ирсэн гэдгийг ч тас нуужээ. Сүндрийг өглөө нам удаж байх хойгоор долзод гарч дэлгүүрлүү маажгнав. Огныхоо дуртай банштай захи жаахан идэж магадгүй гэж бодон сүү авахар яваан энэ вүлээ. Ядаж байхад хүнсний дэлгүүр хоол гэж яа. Долзод айл болох яаран алхасаар сүүгээ аваад эргэж явтал хатуурсан засан дээр халтаж унан савтай сүүгээ асгаж орхилоо. Өө цуссаар тэглэмэр гэж ёо золтой л сүүжээ тасчихсангүй. Гэж үгэлсээр арайх юм босч буцаа дэлгүүрлүүгээ зүглөв. Сүндэр заалны голд цав цагаан даашинстай инэмсэглэн зогсож байтал амгалан улаан сарнаа барин урд нь хурж ирснэ. Бузэр янхан гэж хорстол хилэнгүүтээ сарнааг түүний нүрлүү чидчихв. Зав цагаан даашинз нь гів гэнэтгэн цуснд будагдан улаан болж эргэн тойрных нь бүх хүүхдүүд түүнийг шоолон инээлтлээ. Аимшигтай хар даран зочис ирсэн сүндэр угсгийн орноосоо өндийгөөд чирчирч дагжин уйлж эхлэв. Хэсэг уйлж байснаа гэнэт уйлхаа болоод гэрээ тойруулан харснаа нүд нь шийдэмгийн гялалзан босч гал тогооныгаа эсрэг рүү очин шургуулгын татаад том балиус гаргаж ирлээ.